Монгол Улсын хөлбөмбөр нийгмийн хамгааллын сайдын баталсан тушаалын дагуу аймаг нийслэл дүүргийн хөлбөмбөр эрхлэлтийн ажилтнуудын чадах бичүүлэх сургалтыг Монгол Улсын хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр баруун зүүн говийн хангаан төвийн гэсэн 5 бүсэд 21 аймгийг хамруулан бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд хөлбөмбөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нэм даваагаар ахлуулсан хөлбөмбөр нийгмийн хамгааллын яамны хөлбөмбөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих төслөөс бүрдсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг баруун бүсийн сургалтыг баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулж байна. Аймаг нийслэл дүүргийн хөлбөмбөрийн байгууллагын ажилтнуудын чадварыг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл олгож, ажлын туршлагаа харилцан солилцох, Дэлхийн банкны Монгол Улсын хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих төслийн үйл ажиллагаатай танилцуулж, аймаг нийслэл дүүргийн хөлбөмбөрийн ажилтнууд сайн туршлагаа солилцож, хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих 2019-с 2020 оны хөтөлбөрт санал авах зорилгоор энэхүү сургалт явагдаж байгаа юм а. Өнөөдрийн сургалтаар энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс баталсан 6 хөтөлбөр, дээрээс нь 2 туршилтын хөтөлбөрийг ер нь цаашдаа яаж засч сайжруулах уу гэдэг одоо хэрэгжүүлж байгаа хүмүүсийн санаа бодлыг сонсох үндсэн зорилготой. Дээрээс нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Дэлхийн банкнаас манай улсад бас төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн танилцуулгыг хийж манай өнөөдөр хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдээс ялгаатай ямар бодлогыг цааш нь илүү дэмжиж хэрэгжүүлэх вэ гэдэг ийм үндсэн үйл ажиллагааг бол бид өхөн хийхээр цуглаад байгаа. Чадваржуулах сургаалтад туршлага солилцох арга хэмжээнд Завхан Говьалтай Увс Ховд Баян Үлгийн аймгийн хөлбөмбөр халамжийн үйлчилгээний газрын дарга хөлбөмбөр эрхлэлтийн хэлтсийн дарга хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих сангийн мэрэгжилтэн хөлбөр төслийн мэрэгжилтэн нийтлэг үйлчилгээний асуудал хариуцсан мэрэгжилтэн мэрэгжлийн хяналтын газрын хөлбөмбөрийн хяналтын улсын байцаагч хяналт үнэлгээний мэрэгжилтэн зэрэг 50 гаруй ажилтнууд хамрагдаж байна. Сургалтанд оролцогчдод Дэлхийн банкны Монгол Улсын хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих төслийн үйл ажиллагааг танилцуулж хөлбөмбөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үнэлгээ шинжилгээ хийлгэх, шинээр хэрэгжүүлэх төслийн талаар бүлгээр ажиллуулж санал авч нэгтгэх юм а. Түүнчлэн аймаг нийслэл дүүргийн хөлбөмбөр эрхлэлтийн ажилтнууд орон нутагт хэрэгжүүлж буй ажлын сайн туршлагаа танилцуулж харилцан санал солилцох юм. Сургалт энэ сарын 26-наас эхлэн 30-ны хүртэл үргэлжилнэ.